Өнөөдөр бид хамтын сэтгэл итгэл боловсролын үн цэнийг гэсэн онцгой үйл явдлыг хийж болж байна. Rotary Initiative for Science Education Mongolia төслийн хүрээнд Монгол Улсын боловсролын сургуулийн багшийн сургууль шинжлэх ухааны бүрэн лабораторийг байгуулж албасын хөгжиж өгч байгаа Нардлаг Улаанбаатар клубийн нэрийн өмнөөс энэ тасалбар. Орчин үеийн нийгмийн эрэлт хэрэгцээ, боловсролын хөгжлийн чиг хандлагатай уялдуулаад Монгол Улсын боловсролын их сургууль багш бэлтгэх хөтөлбөрөөр шинжилж байгаа. Яг энэ цаг үед бол Нарлаг Монгол Rotary клубийнхан, олон улсын Rotary клубийнхантай хамтраад манай сургуульд бол байгалийн ухааны бага ангийн иж бүрэн лабораторийг бэлгэлж байгаа. Анаар сар хоёртой харьцуулах ийм хурдан хэрэгдгийг харуулж байгаа. Нүн сар одоо төвчийн дагуул гэдэг ингээд боддоор нь харах яаж эргэлтийн хугацаа, за яаж одоо нар ямар үүрэгтэй гэдгийг зүйлүүдийг боддоор харж турших ийм одоо боломжуудыг олгож байгаа. Мөн одоо энэ бүх хэрэглэгдэх баг боловсролын одоо байгаль шинжил хичээлийн одоо агуулгад байдаг одоо байгалийн шинжилгээний хичээлийн бүх одоо хэрэглэгдэлүүд бол нэрсэн байгаа. Тэгэхээр бага ангийн багш нэрээр төгсөж байгаа хүүхдүүд нь оюутнууд маань одоо энэ хэрэглэгдэлүүдийг одоо өмнө зааж ясан зүйлүүдээ шинжлэх ухааны одоо онолуудыг яг боддоор хэрэглэгдэлүүдээр ингээд туршиж хийх юм бүрэн боломжтой болж байгаагаар онцлогтой байна. Улсын хөгжил бол хүний хөгжил байдаг. Тэгээ манай Монгол улсын хувьд байгалийн баялагтай. Тэгээ уул уурхаад өссөн байж байгаа. Ялангуяа одоо энэ гэдэг бол нөгөө инженерүүд олон бэлтжиж бид нар гарах хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад байгалийн ухааны хичээлээс зугтах үзэгдлийг дэлгэрсэн инженерүүд болох хүүхд зөөрсөн байгаа. Тэгээд би бол өөрөө Rotary клубын гишүүн хүн байгаа юм бас. Өмнө нь бүсийн захирагч байсан. Тэгээ энэ одоо 2500 дугаар дүүрэг надтай одоо их холбоотой ажилладаг байгууллага маань 7 жилийн өмнө 12 жилийн өмнө Монголд ирээд бид нар хамтдаа төсөл хийгээд тэр үед нь би танилцуулж ирсэн хүүхдийн ордонд бид нар анхныхаа төслийг нь Улаанбаатар Нарлаг гэж Rotary клубийнхан хийсэн. Бага ангийн шинжлэх ухааны лаборатори гэсэн нэрээр хүүхдийн ордонд дугуйлан маягаар хийсэн. Тэгээд тэр дугуйл нь маш их олон хүүхдүүдээр их сонирхолтой сурсан. Японч энэ гарын доорх материал их хөнгөх юмар ингээ үзүүлэлт хийждэг. Тэгвэл энийг сургуульд нэвтрүүлээгээд энэ клуб маань цаашаа 11 сургуульд хийсэн байна. Сургуулиудад очиж одоо энэ 21-р сургуулийн 116-р сургуульч гэдэг юм хөдөө сумын сургуулиудад ч бас байгаа. Энэ лаборатори бол хим, биологи, газар зүй, байгалийн ухааны хичээлүүд сургалт одоо дадлага туршилтаа хийгээд багш нар одоо чанартай багш бэлтгэхэд маш том хувь нэмэр оруулах ийм ажил болж байна. Тэгээд манай багш нар бол байгалийн ухаанаар сайн бэлтгэгдснээрээ ирээдүйн хойч үеийнхэн манай хүүхд багчуудыг сургах хүмүүжүүлэх үйлсэд бол их чухал хувь нэмэр болно гэж үзэж байгаа. Та нар энэ багш нарын бэлтгэгт хэдүүлээ оруулъя. Ялангуяа одоо бодоод үзье те бага ангийн багш гэдэг маань нэг математик монгол хэлээр голцоо түлхүү заадаг зураг уран дуу хөгжмийн багшаар бэлтгэдэг төгсөж байгаа ч гэсэн яг очиод амьдрал дээр хичээл заахаараа байгаль шинжилгээ гэдэг хичээлийг 4-5 дугаар ингэ заадаг байхгүй. Тэгээ тэрийг оюутан байхдаа сурж авч чадахгүй явчихаар нөгөө хүмүүс ч очиж заахад маш хүндрэл гардаг байхгүй. Тэгээ мэрэгжлийн физикийн багш нар нь бас олдохгүй. За энэ утгаар нь үзэхээр одоо бага ангийн багшаар бэлтгэдэг цогцоор нь бидний сургуульд одоо Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургууль бага ангийн багш бэлтгэдэг багш нарын хувьд ингээд дутаад байсан. Урд нь бол бага хэмжээний лабораториуд бол байсан. Энэ бол иж бүрэн байгалийн ухааны лаборатори гэдгээр онцлогтой. Байгалийн ухаан бол заавал одоо туршилт дадлага дээр суурилж өгж явдаг ийм онцлогтой. Тэгээ бага боловсролын багшаар бол манай сургуульд жилдээ нэг 300 гаруй хүүхдийг бэлтгэн гаргадаг. Тийм учраас тэд нар маань бол орчин үеийн одоо багаж хэрэгслэлээр байгалийн ухааны хичээлээ суралцах, түн дээр туршилт дадлага хийх ийм боломж бүрдэж байгаа. Энэ бол ирээдүйн багш нарыг бүтээлчээр сэтгэдэг, туршилтаар ойлгодог, хүүхдэд шинжлэх ухааны сонирхолтой таниулах арга зүйтэй болгох гэдэг томоохон хөрөнгө оруулалт болж байгаараа онцлогтой юм аа. Одоо бид нар энийг цааш нь үргэлжлүүлээ би бас хүсэлтэй байдаг. Манай Нарлаг Улаанбаатар клубийнхан ч гэсэн хүсэл тавьж байгаа. Цаашдаа физикийн багш нар төгсөж байгаа шүү дээ. Бага ангийн биш. Тэр багш нар зориулсан химийн багш нар гэж байгаа. Тэр хүмүүс зориулснаар гэвэлтэд явах. Тэгээ энэ бол хамгийн гол нь зөвхөн тоног төхөөрөмж ингээд тавиад орчихдоо бас биш байгаа.
Энд бол багш нарын бэлтгэх юм байна. Одоо энд ингээд зааж байгаа багш нарыг Японд аваачид яг яаж заадгийг бас үзүүлээд ингээд үргэлжлээд явна. Тэгээ боловсрол бол урт хугацаанд ингээд хөгжиж явж дараагийн жилээс дараагийнх нь апдейтийг бас энд ингээд хийгээд явах хэрэгтэй.